Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Астраас олгоно байна. 2026 оны 8 сарын 10-ныхаа 6 мэдээллийг хуваалцах гэж байна. За тэнгэрийн зэрэг харж байгаа бол энэ ногоон дуу дотор сар маань харагдаж байгааз. Тэгэхээр өнөөдөр сар маань иргэшээж байгаа даваа гараг өнөөдрийн ээлтэй өнгөн цагаан, цэнхэр, мөнгөлөг. За тэгээд өнөөдөр цөмөрөө нүдээр нэлээд сайн анхаарыг нүдэ гимтэхгүй бай, нүдрүүгээ гадны биет оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй. А тэгээд ялангуяа нөө сармуусаа одоо наалгадаг бүсгүүчд маань бас жоохон болгоомжтой анхааралтай байгаарай гэж зөвлөж байна. За анхаарах жилтэнгүүд маань, нохой жилтэнгүүд маань байна. Тэгээд өнөөдрийн гол энерги юу болж байна вэ гэхээр одоо энэ бууд гарыг маань одоо ногооноор гэрэлтэж байгааз энэ ингээд сар маань ногоон дотор байсан тий. Одоо ингээд солилцонгууд бууд гарыг маань ингээд ногоон цагт дотор орчиж байгааз. За яасан бэ гэхээр одоо өнөө шөн одоо 10-ны шөн бууд гарыг маань одоо ордоо солиод мэлхий ордноос арслангийн орд руу орж ирсэн байгаа. Тэгээд арслангийн орд руу ороод ирэхээр одоо бидэнд ямар энергиуд ингээд солиодож орж ирж байна вэ гэхээр бид нар ингээд өөрийнхөө бодлыг тийм үү одоо ил гаргаж ингээд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх юм боломжтой цаг хугацаа ирж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ нэгсэндээ одоо бидний ингээд далд байсан, нуугаад байсан зүйлүүдийг цөмөрөө одоо ил гаргаад илчлэх боломжтой. Түүнийгээ одоо бусдад мэдээлэгч боломжтой гэсэн үг. Тэр энерги нь бидрийг одоо дэмжинэ гэсэн үг байхгүй юу. А гэтэл энэ энерги тийм үү бидрийг ингээд өөрийнхөө бодсон сансан зүйл ил гаргаж болно, өөрийнхоороо байж болно, өөрийнхоороо хэлж болно гэд уул нь энэ айгуу гой тийм дэмтэй энерги байгааз тийм ээ. А гэтэл энэ дэмтэй энергийн хажуугаар биднэрт одоо юу анхааруулж орж ирдэг вэ гэхээр одоо ингээд арслангийн ордод ороод ирчингууд бод гарыг маань өөрөө биднэрт ингээд зөрүүдлэх энерги аваад ирдэг байхгүй юу. Тэгээ буруу юм дээрээ цөмөрөө зөрүүдэлчихвээ. Одоо шүүмжлэлийг тий одоо хит хүндрүүлээд ингээд өөр төрө хүлээ авчих вэ. Өшөө дээрээс нь бусдын үгийг ингээд сонсохгүй гүжүүлээд байх би. Бусдад хүмүүс ингээд өөрт ч үг хэлж яхад уул ингээд зөв үг хэлээд байгаа байж магадгүй байгаа байхгүй юу. Гэтэл тэрийг зөв гэж сонсохгүй ерөөсөө л үгийг сонсохгүй байх бүрэн юм боломжтой миний нэрэг байгаа даа. За тэгээд яриаг ялангуяа ингээд өөр дөрөө төвлөрүүл хийх хүснэ одоо эгод нь гэсэн үг шүү дээ. Одоо хэтрүүлж ингэж бас ингэ ярих гээд байдаг нэг ярьсан юм аа бүр ингээд бүр давслаж ярих гэж байдаг да тэгж давслаж ярих гээд байдаг. За тийм гот өшөө дээрээс нь арслангийн ордод ингээд ороод ирчингууд одоо ингээд нэгэнд ингээд ам өгдөг штэ тийм ээ за би тэгчнэ гэд а тэр ам маань тэр амлалт маань хитрхи их ингээд том байж магадгүй чадахгүй юм аа ингээд амлчих магадгүй байгаа гэдэг байхгүй юу. Тэгэхээр эн чинь нэг талтаа ингээд айгүй бид нар сэрэмжтэй байгаарэ гэсэн үг штэ. Өөрт чи ингээд өөр хүн би чамд тэдэн чи одоо тэдний хэмжээний мөнгө өгнө гэд амласан чинь одоо итгэждэг. А гэтэл тэр нь одоо чадхааргүй амлалт байх боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд юмыг ингээд хоёр талаас нь хараад ингээд анхааруулах зүгээр юм болов. За өшөө дээрээс нь яах вэ гэхээр одоо хамгийн том одоо нөгөө нэг арслангийн ордны маань сул тал агаад үүштэй байгаад идэг штэ юу вэ гэхээр бардамх гад идэг. За тэгээд тэр бардам зан дээр чинь одоо бууд гарыг минь өөрөө бидний үг хэл яриа шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр бид нар ингээд бардам өнгө аястаар ярих гэдэг болчтой юм аа манайхаа. Тэгэхээр хэрвээ ямарваа нэгэн хүн өөртөө чи ингэж ярих юм бол битгий нэг айхтар имзэглээрээ тийм өөрт чинь бардаад ингэж битгий болохоор зүгээр л энэ бол од гарагсын энергийн нөлөөлөл байгаа шүү манайхаа. За ингэ байжсэн чи яасан гэсэн чи одоо энэ ногоон нарцсан бууд гарыг маань яаж ийнө гэхээр одоо энэ хар өнгийн зураас явж байгаа энэ сквер явж байгаа байхгүй юу. За нөгөө алтан дэлгүүртэй маань одоо сквер үсгэж байгаа гэсэн. Алтан дэлгүүр маань ингээ юмны яг ингээ хоёр талыг харуулах гад байдаг те сайн муутай одоо айл алын өөрийгөө гимтээж чаддаг, эдгэж чаддаг болчих гад байдаг юм энерги биднэрт өгдөг. А гэтгсэн чинь яасан гэхээр одоо юмны хоёр талтай холбогдсон байгаа энэ алтан дэлгүүртэй маань одоо энэ саяны яриад исэн энерги маань тийм үү бодо бууд гарыг юм энерги одоо энэ үхрийн орд толбогдож байгаа байхгүй үхрийн орд. За тэгэхээр цөмөр яах вэ гэхээр мөнгө төргөндөө нэлээд бодолтой харалтай байя. Өшөө дээрээс нь гоо сайхны хаалга хандах учраас бас бодолтой байя л гэж хэлмээр байна. Эн чин бидний мөнгө, гоо сайхан харилцааны энерги байхгүй юу? Тэгэхээр харилцаан дээр ч гэсэн цөмөрөө те аль аль талыг ерөнхийдөө нэг анхааруулжтай амьдрал айгүй зүгээр байгаа өнөдр. За тэгээ харилцаа гэснээс одоо энэ ногоон нарыг минимаус гүгээд байгааз одоо энэ үхрийн ордны эзэн гариг чинь өөрөө энэ сухар гариг байхгүй юу? Одоо би насаагаад үгүй ногоон нар. За яаж юм бэ гэхээр одоо болгоомжтой байгаарэ гэж хэлж байгаа ч гэсэн энэ сухар гариг маань өөрөө энэ дэлхийн ван гаригтай айгүй гоё эерэг нэр холбоосоор удахгүй ингээ холбогдчихно. Тэгээ одоо дэлхийн ван гаригтай байхгүй одоо энэ улаан зураас гэсэн үг. За тэгээ энэ гоё энерги ороод ирэхээрээ давуу тал нь юу байна вэ гэхээр бид нэр одоо ингээд өөрсдийнхөө тийм ээ хоорондын байсан харилцаа гоё шинэ төвшөнд хүргэх боломжтой байдаг байхгүй юу? Шинэ төвшөнд аваачих боломжтой.
За жишээ нь одоо эвлэрээд тийм үү? Тэгээд одоо шалтгаанаа ойлгосны дараа тэр шалтгаан нь гарч ирсний дараа засаад харилцаагаа илүү их гүн өндөр түвшинд аваачих ийм гой боломжтой энерги байгаа. За тэгээ бэжсэн чинь энэний чинь бас нэг сөрөг тал нь юу вэ нөө гэхээр одоо ингэдэг байхгүй юу? Мэдээж альва зүйл чи ингээд сайтаа муутаал хосолсон явж байгаа шүү дээ уугаасаа. Тэгэд энэ гоё энерги чи өөрөө бас нэг анхаараарай гэдэг энерги бас ингээд дагуулждаг. Юу вэ гэхээр энэ дэлхийн бангарагч юмыг ингээд өөрчилчихдэг тийм үү? Тэгээд одоо бид нар ямарваа нэгэн зүйлд эсвэл ямарваа нэгэн хүнд ингээд татагдсан үедээ бид нар сохроор дагах магадлал ихсчдэг байхгүй юу? Тэгэхээр эн чинь жоохон аюултай байгааз хин нэгнийг сохроор дагах боломжтой гэсэн. За өшөө дээрээс нь эн чин эд шид ашиглаад өөрийнхөө хүссэн зүйлдээ хүрэх боломжтой тэр энерги бас татцсан байгаа даа. Ялангуяа харилцаан дээр хүн дээр гэсэн. Тэг гэхээр хэрвээ өнөөдөр цөмөөрөө одоо хин нэгний шидэлсэн зүйлийг хэрэгжилчих вэ те бас болгоомжтой байгаарай. Эсвэл бас хин нэгнийг шидлэх гэж байгаа бол өнөөдөр бас энэ энерги бас байгаа учраас ухаалаг бас байвал зүгээр юм болов. За өшөө дээрээс нь бас нэг анхаарах энерги байдаг. Одоо энэ энерги холбоос төр юу байдаг вэхээр одоо ингээд харилцаанд ингээд далд хүч ихсэх гэдэг байхгүй юу? Далдуур харилцаагаа атгах гэдэг юм хүч ихсдэг гэсэн үг. Тэгэхээр хин нэгнийг өөрөө атгах гэдэг нь өөрөө хин нэгэнд атгуулах гэдэг нь тэр бүгд чинь далд энергиэр холбогдох боломжтой гэдэг ийм энерги холбоос бас байгаа. Өнөөдөр тэгээд айгу баялаг өдөр болоод байгаа биз. За тэгээ байж исэн гэсэн чинь яасан бэ гэсэн чинь одоо өнөөдрийн эзэн гарыг минь одоо энэ сар маань тийм үү? Өөрөө ингээд юуны ордод байна вэхээр та бүхний харж агаар одоо хажууд нь дэрэгд нь одоо энд гэсэн үг шүү дээ. Мэлхийн орд байгаа даа. Энд чинь айгу имзэг байхгүй бидний мэдрэмж гэсэн үг. Ямар энерги үүсгэж чинь гэсэн чинь одоо энэ санчир гарагтайгаа одоо хоньны орд байгаа санчир гарагтайгаа сквер үүсгэж байгаа. За мэдрэмж тийм үү? Мэдрэмж дээр яаж нөхөд бид нар ингээд мэдрэмжтэй байжсэн чинь хажууд нь яг ингээд бид нар ингээд хатуу болгодог бодит байдал гараад ирж байгаа байхгүй. Энэ хоёр мөргөлдөн гэсэн үг. Мэдрэмж байгаа тахад бодит байдал гарч ирээд тэр бодит байдал амар хатуу бид нарт зовлонтой гэсэн үг. Тэгээ энэ хоёр нь хоорондоо мөргөлдөхөр энэ хоёр ч хоорондоо ивэлдэхгүй байхгүй юу? За тийм учраас цөмөр энийг яаж өнөөдөр даван туулах вэ гэхээр нин тэргүүний ажилд цөмөр сэтгэл хөдлөлөөр ерөөсөө шууд шийдвэр гаргаж болохгүй. Шууд хариу үйлдэл үзүүлэхээс өмнө цөмөрөө эхлээд би яг юу мэдрээд байгаа юм бэ гэдгээ ойлгочоод түүний дараа нэлээд сайн хугацтай бодсныхоо дараагаар хариу зөв үйлдэлийг гаргах юм бол өнөөдөр цөмөрөө амжилттай амьдрах боломжтой манайхаа. За ийм баялаг өдөр энергитэй байгаад байна. Тэгээд төвшөө дээрээс нь за тэрий дараа нь болчих одоо удахгүй одоо нөгөө нэг юу явагдаж байгаа штэ. Одоо нөгөө нэг хэртэлтийн хонгил маань явагдаж байгаа. Тэгээд ийм одоо хэртэлтэй хонгил явагдаж байгаа болохоор цөмөрөө одооноос ерөнхийдөө ангижрмаар байгаа зүйлээс одоо ангижраад орон гэрээүүд нь татаад бясалгал эдэр хийгээд эхэлж явал айгу дэмтэй явах болно манайхаа. За ингээд хамгийн сүүлд нь хамтдаа өнөөдрийнхөө үгэн заслаа хэлцгээе. За эхлэе манайхаа. Талархъя. Өнөөдрийн эзэн гарагта талархъя. Орчлон хорвоо дэлхийн ээжидээ талархъя. Би сэтгэлийн тэнхээтэй. Тийм ээ. Би сэтгэлийн төвчээртэй. Тийм ээ. Намайг хүн бүр ойлгох албагүй. Би өөрөө яг юу мэдэрч, юу хүсэж байгаагаа ойлгох чадвартай. Би өмнө нь бусдаас хүсдэг байсан аюулгүй байдал, халамжийг одоо өөртөө бий болгож чадна. Талархъя. За тэгээд араас нь цөмөрөө оог нэрээ хэлээд өөрийнхөө шүтэнүүдтэй залбираараа манайхаа. Тэгэд өнөөдрийн энэ залбирал маань шууд ямар утгатай холбоотой байсан гэхээр яг санчир гараг болон одоо сартайгаа холбоотой байсан. Яг тэр энэ сар болон санчир гараг тийм үү бидний мэдрэмж болон хатуу бодит байдалтай ингэж нүүр тулж байгаа энерги хамгийн хүчтэй байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэндээ зориулсан цөмөрийн үгэн заслаа хийсэн байгаа манайхаа. За ингээд бүгдээрэнд нь эрүүл энхийг амгалан хүсье. Бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд сайхан комментууд нь бичдэг хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Бусдаа хуваалцаад шеэрлээрэй манайхаа. За түр баяртай. Астро Солон байлаа.